За юу яцхан манайха ингээд төмсөг жиндэм хүүтүүд шимэндийг дэвшүүлээ. Ямар юм ааш дэвшүүлэх гээд байгаа. Идэхгүй заа дэвшүүлэх стол юм шиг байлаа шүү дээ. Энэ удаагийн бичлэгээр дахин сурвал алуурчдын хар жигсаалтыг үргэлжлүүлэх гэж байна. Дахин гэдэг нь ямар учиртай вэ гэхлээр байна штэ. Энэний өмнөх бичлэг үнэхээр бөхсулахаар көсрийн юм болжээ. Ийм дахин шинжилсэн найруулгаар бичлэгээ бэлдэж өнөөдрийн сайхан бэлгийн ажил хийхэд сайн бэлэгт сайн өдөр уулзаж байгаадаа баяртай байна. Ийхүү зурвал алуурчдын хар жигсаалтын 4 дахь дугаар шинэ шүлийг зоогдно. Зурвал алуурчдын хар жигсаалт. Midnight цуг үзүүлж байна. Эргээд автаа мөрөл. За хэдүүлээ яг одоо тэртех 1974-өөс 1978 оны хооронд Америкийн нэгдсэн улсын муж хотуудаар алил зигзгэр гялгар гэсэн охтуудыг сайн уу намайг тэд гэдэг хаашаа явж байгаа дургуцгүй бол дөхүүлээ гэж хэлээд машиандаа суулган 70 давхарт болдог хоббитой царайлаг яриалаг салтаа самны савханцар тусцсан цуврал алуурчин залуугийн талаар буу алгуулно. 1946 оны 11-р сарын 24-нд өрх толгойлсон их 19 настай Луис Коулын том хүү болох Теодор Роберт Банди анх орвоод мэндэлжээ. 46 он гэдэг чинь баг манай өвгийн үе болгож. За тэр яг одооноос эхлээд дөрмийн дагуу манерийн нэрийг Теди гэд явчих. Тэдигийн бацаан бах үеийн амьдрал тухайн үеийн ард түмнийхөө жишгээр л хоёр идэхгүй хоосон хонохгүй алтан дундаж өнгөрсөн байдаг юм аа. Улмаар мань нөхөр дунд сургуулаад өргөж Вашингтоны их сургуулийн хуулийн ангийн оюутан болжээ. Том хүн эрдэм номын мөр хөөлөгөж тухайн үедээ муу ээж нь гөмөх баярлсан чаавас. Манай Теди ч их сургуульд суралцах хугацаанд ойр тойрныхондоо хичээлээс өөр зүйл боддоггүй юм шиг нэг тийм шал худлаа нийгмийн идэх зарилсан оюутны зөвлөл мөвлөл гэж көсрийн юм ярьсан. Яг үүндээ хаанаас нь чарсан нэг малчин царайтай улаан хацар энтер шаацсан иймэрхүү үлгэрийн бааtruуд анги болгонд байдаг да. Манерийг бол найзууд нь яг л тиймэрхүү нөхөр гэж хардаг байжээ. Гэвч яг үнэндээ мань нөхрийн дотор яахаас ч утсахгүй янаг алуурчны тожиг төмсгөнд нь оволдож байсан юм аа. Тэди бол олон найз нөхөдтөн дээр чамлахааргүй боловсралтай, андууд дундаа эрчиг мэдэрсэн, сүргийн манлаа явдалтай, захын ямар ч багитаа маслаад аятайхан яриа өрнүүлчдэг их тийм дажгүй залуу байжээ гэж тухайн үед. Нэрээ юу хүн хаалаад буруу зам руу гулгачгаагүй бол өдөөд бас нэг нам ам гээд сайд энтер болсон явж ах ч байсан юм билүү. Удаа кин мэдхээ цус. Энэ бүх новшин юм гарах болсон гол шалтгаан нь Тед Банди царайлаг, яриалаг төрснийхөө гайгаар шингэн хоолойтой хүүхэн бүрийн аазгыг хөдөлгөж захтнааг нь тайлдаг хосгоо эвэстэй байжээ. Манерч өөрийнхөө энэ чадвараа яаж ашиглахаа сайн мэддэг байсан. Хөрхий тэрмүү айлын октодыг барьж аваад зүгээр сайхан бавалцаад яриагээл сална нэ өөр шал 9 бусын гаж юм хийж мэдрэлтэд хайрын сайхан октодын амьдралыг амьдрсан ч биш гүүч биш нэг гачин юм болгоод дуусгуулчих. Ер нь тэгээд царайлгийнхаа буйнаар өдөр шөнөгүй ам хамраа олохгүй 9 жорын өмхийн муужгаа идээд ирэхээр сүулдэ өөдд юм уу яад. Улмаар манай Теди 27-наас 2 сар 6 хоногтой байхдаа буюу 1974 оны 2 дугаар сарын 1-нд хамгийн анхны шин цусаа амталжээ. Дөнгөж 21 настай хуулийн сургуулийн оюутан Линда гэд би хаа зүс царай гэж баримл гэдэг шиг нэг зигзийсэн амтан өглөө чухал ажилласаа хоцроод бүр тэр өдрөө ирэхгүй ажиллаа бэлчгаар нь нөгөө ажлынх нь гайхаад хажуу өрөөнийх нь найз руу залгаад үгийн зөрөөгөө Линда муу хажууд чинь байна уу? Цаад муу ихлээсээ байгаа чи ажил тастаад хамаг ажил алаа хийчлаа. Тэр чигээрээ зайл гэж хэлээрээгээд уцаа таслангуут нь найз нь Линдагийн өрөөнд явж ороод гэлээ насаад л нөгөөх нь хээр нэг орон дотроо цаашаа харцсан унтчин муулгач чи. Манай хүн жаа гүйж очоод босооч гитэн баргийн шүүс чи ирцсэн мөгөд хүнжлийн сүхтэл. Яасан байх нь? Нөгөө хүнжил дотор нь баахан дэрмэр хувц сунарыг нь хүн шиг илбэртэй овоолцсон байдэ. Тэгсэн нөгөө найз нь яг чаавас оюутан юм хойно үлэн нүдэлж жагаад орны дээд хэсэг жижигхэн
цусны тул байхыг хараад нөгөө овоосон дэрнүүдийг аваад үзтэл бүр гаригийн шүүс цаашаа заяа. Бүтэн жилийн шүүс асгарсан юм шиг доод гудсанд битүү цус улцсан байхыг хараад байна уу? Дуудлага өгөх гэсэн ингээд том хэрэг мандчихъя. За ингээд оюутны байрнаас муу найз нь орос өргөгүй алга болцсон гэж бөө уйлаамайла. Цагдаагийнхан ч ирлээ. Жижүүрийн хэдэн асуултаа гэрчүүдээс асуулаа. Бүр сүүлдээ ирэлч нохоо энэ төрөөр үнэрлүүлж үзээд болдгоо. Тэгээ ядаж хүний урманд сэжиг там гаргачихаар юм цагдаагийнхан түүч олж чадаагүй чацаг царайлжээ хөөрхий. Тэгвэл тэр өөрөө яг юу болсон бэ гэж юу хэлээд үгүй та нарт. Манай Тэдийн нэг хамаатныхын дүүн бас тэр оюутны байранд амьдардаг байж л дээ. Тэгээд өмнө дүүгийнхээрээ орж гарахтаа гэн чи ирэх хүн байна да. Нөгөө жигзгэр сайхан амтны чи аль үшээ тоочглчгүй айчих. Яг тэр өдөр нь ядчихт 2 сарын 1-ний арх сардгаа хогийн өдөр таарсан заяа. Цаад Тэди чи орой ажиллаа тараад ядаж ганц сэнгүүрч ултгаа олж ууцаад орж унтахынсаа хэцээ. Гүсрий царайлцсан бухимдаад явжсэн чинь тэр нөгөө дэлжсэн юм шүн дөлөө байрныхаа цогны өмнөр шалтан нүцгээ явж мавж ангалзаж байгаад манай хүний нүдэнд өртөө үз. Өнөө мэдрэл нь яадэ уурандаа шууд явж ороод толгойг нь хаг цохоод нэг сайхан бавж өгч төмсгөө суллангуудаа эд мөрийн баримтуудаа устгаад нөгөө мөө өхнөө алтан булаг хевсэнд ороож гарангуудаа машиныхаа багаж нь чихээд 70 давхар руу гараа шидчихнэ. Цаад мөө өхн буцаад ухаан ороод ирэнгүүт нь нэмж балбаж хид хидийн хэсэг олгож хулж эн тэндгүү булаад хүн олохын эцгүй юм хийцэн юм шиг ба. Цагдаа нар яг ухамдаж бүр хизээ хойно жилийн дараа нөгөө өхнөөс ердөө гавлын ясыг нь л тэр хотын ойролцоох Тайлер гэдэг уулын мухраас олсон гинэ. Цагдаа нар яг алуурчнаа олж чадахгүй банцсандаа бид бүхэн хэрэгтнийг ирэн сурулж байгаа гэснээс өөр юм хэлээгүй байна. Анхны ядлага хийж баригдаагүй Тэди энэ мөчөөс эхлээд ингээл госоод байх юм бол болох юм байна гэж бодоод бүр тэрэндээ омгшиж хөөрөөд дараагийнхаа алгуудыг стол нэг залуу насны аг омгоороо шижигнүүлж өгсөн байдаг юм аа. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч манерч үнцэн ажиллаа хийдгээрээ хийж айлын нялх нойтгонсон охтуудыг баруун солгоогүй бавж явсаар нэг л мэдхэд энэ хэрэг нь өндөрийг авч холбооны мөрдөх товчоо зэрэг яхир гаруудын хараанд орхон дэр. Гэхдээ л манай Тэди гандан буурахгүй дассан буудлын давуу зөөлөн гихчээр өнөөмөө Тайлер ууланда мөн жолон охтыг од харуулж обоо майжилсан да. Ер нь тэгээд бараг тухайн үед яна манай найз охин алга болчлоо яна яах уу гэд цагдаа дуудлага өнгөд нөгөө цагдаа нар нь урдаас нь одоо үйлээд явах үү дулмаа минь нарны голтой дээр бушуу явж тэр Тайлер уулнаас найзынхаа хэдийн ясыг цуглуул гэдэг шиг энэ хэрэг бараг ийм болтлоо дүжирсэн байжээ. Зарим алга болсон охтуудын биенээс гавлынх нь яс байдгаа цустай даамсгэн хүртэл олдоогүйгээд сүрж юм яриад байгаа эднэр зүгээр явж очиод тэр Тайлер уулаад гоцлохгүй ухал та. Тэгэл гараад ирнэ штий. За боли бүр болохгүй бол манай Тайлер уулнаас их хэмжээний алт илэрлээгээд Facebook пост оруулчихад л манай энтгийн хэдэн алтны инженер явж очивол хүү аа гэхийн завдалгүй нөгөөмөө үедээ алга болсон охтуудынх нь салтаа самандаа ацалцсан байсан алтан эмиг энтрийг газрын мухраас ч хамаагүй шиншилж болоод ламбарданд байдаа цаашаа эрэхтэй далгуулна нэстэ. За дэр жоох. За Тэди чинь бүр баларсан. Тачаадад хэцүүцсэн юм хаашаа. Үндсэн ажилдаа бүр улаарад нэг өдрийн дотор ердөө 4 цагийн зайтай 2-2 охиныг сайн уу намайг Тэд гэдэг дургуцахгүй бол надад туслахгүй юу гэж ширээкийн муур шиг царайлж хагаад нөгөө мөө хөөрхөн муужгаануудыг чинь юм өзөөг юм шиг баваад дөрмийн дагуу уулын мухарт болсон байдаг. Манер яг энэ өдөр тэр хавьд явж исэн хүндлэнгийн хүмүүст гэрэл цохиулаад анхны ам зураг батарей татуулжээ. За тэгээ яг банцандаа өөр мөч хот руу оргон зайлаад хоттоо л боли бурхан минь хүн шиг амьдрын энтергээд ухаарлын царайтай орон дотроо хөвтчихсэн чинь гэнтхэн нэрийн инкэд би чи хитэн хүүхэн усаад хайчвэ гэд 1 2 3 4гээ тоолж байгаа 7-х нь юу илээ? Тий. Бүхөр нэг аимшигын үнэтэй мууж байгаатай гэр байсан саналаа. Үш юу вэ? 7 юм уу? Цусаараа тэгэлмэрээ. Очиж дордохын долоогоор дуусаад тахтай яа дээ. Зайлчил. Ингүүл яг цагдаа нарт баригдчих тэнэгтэн штий. Лээ. Сүүлд нь сэтгэл зүйтэй гарч дахиад нэг өхөн боож 2 тоондор дуусгын энтер гэж бодсон юм хаашаа эргээд үнцэн ажилдаа орсон байдгийм аа. Ингээд л ерөөсөө манер шинэ хотод очиод сарч болоогүй байтал энэ жоётой өхөн алга боллоо. Тэрч бичгөө гэрээсээ гараад сургаггүй байна. Миний Монголын охтуудаа шөнө оройн цагаар ганц нэгээрээ баарны бүгд царайлж битгий яваараа гэд мэдээгээр хоолойныхоо өвчийг тасардал чарлаад авахад тэр мэдээг нь бас нэг охин үзчихэд муусан яшкнууд дуртаадаа л энэ тэнд бавуулж байгааз гогчин
Би бол өөр хүн шүү ухааны бодцсон зургтаа унтраачаад ээж би найзандаа очиж шалгалтандаа бэлдэж хонлоо шүү гэж ээжигээ сайхан дагцдаж аянгуудаа дүн өвлөөр хорууллын бар руу хаа гэсэн зүүн салаанаас хар хүйтэнд нусааж ажилтсан алхаж исэн чинь нэг царайлаг машинтай залуу хаа уржоо сууж төхөлөд өгөөгээд хилхийн завдалгүй год өсөрт сууж тэнэгтээд манай хүний ээлжид байволлоо. Манай Тэди жоохоо дөрмийн дагуу яасан даарсан өнтөргээд худлаа бахан санаа тавьж жүжиглж байгаад хаанаасааш нэг тийм гүсри төрбөө олсон. Тэрүүгээрээ шууд толгойд нь цохиж ухаан алдуулангуудаа машин дотроо бовж байгаад буулгаад ард багажиндаа хийхчихсэн чинь хамгийн амар нь нөгөө өхөн баахан турбодуучаас хэрчдэг нь амар наац. Бас болоогүй. Тэр машиных нь ойролцоо 2 хос явж таарад өнөөмөө охин чинь санд минь хувц энтергүй салтаа самаа дэлгээд адуу мал шиг ухаан жолоогүй гүйж амьд гарсан байдаг юм аа. Нөгөө юу гэдэг лээ тасарсан хүүхэн цууны хан засарсан янхан заяаны хан гэдэг л. Тэр охин одоо ирэх биш ийм айхтрын үдсэн юм чинь засраа байлгүй. Яад ирж яах вэ? Нөгөө Тэди чинь бүр хот хотоор дамжаал үнцэн ажиллаа хийж явж байгаад гэртээ ирэхдээ хайрын томилтоор яваад ирлээгээд авгаагаа дагцтаад гэртээ бол нэг л их халамжтай нөхөр болж жүжиглээд байгааг нь цаад эхнэр нь цусны чон санаатай юм болохоор мэдэхгүй хайчих. Ингээд нөхрийгөө цагдаад бухаад аман зураг энтрийг нь хэлсэн чинь нөгөө цагдаа нар нээх тоогоогүй тэгсгээд өнгөрчөж. Энэ мэтчлэн цагдаа нар шаал гаргийн өөр сэжиг тамаг барьцгаад хий хоосон баахан сүржинж жагаад нэг нартай өдөр өсдгөн үлийн даваан дээр хичээр манамуу Тэдийг бүтэн 4 жилийн дараагаар хизээ хонь барьж саатуулжээ. Нөгөө Тэд чинь аавын сууж байх хугацаанд бас зүгээр байгаагүй. Бүр нөгөө сууж байсан шорон саатуулах байрнаас 2 удаа оргож энтер. Хамгийн амар нь оргож гарангуудаа шууд ээлж түүхнүүдээ баваад бүр 10 настай охин руу орж хүсэл тачаалан сүулдэ дийлдэхээ байсан. Тэди бас нэг юм хуулийн сургуульд явж исэн гэсэндээ янз бүрийн дав заалдах өргөдөл гомдол гэж гизэг оросорон байгаад бүтэн 10 жил шоронд тансагласан байгаа юм да. Тэди шоронд байхдаа хүртэл боовороо ойр хавийн хүүхнүүдийг шуугуулж явсан. Уул шугамдаа бол энэ Тэд чинь хүүхнүүдийг нухдаг гаж донтон гэд шүүхээс ял авах гээд байгаа штэ. Тэгсэн чинь тухайн үед Тэди намайг ашиглаад өгөөч гэсэн боовшсон мэдрэл хүүхнүүд шүүхийн танхимаар дүүрэн байж манай хүн харин тэр боовсон хүүхнүүд дундаас нэг Сулята күйхнийг сонгоод шоронд гэрэлсэн байдаг юм аа. Улмаар шорон баахан бавлцсны эцэст нөгөө хүүхэн өрийн зулаа үнэрлжээ. Ийхүү Тэди насны бүгсэнд цахилгаан санал 220 вольтоор зохиулаад дууссан даа хөрхий. Тэди энэ бүх хугацаанд нийтдээ 15 алга үйлснээ хөлөөнж өсөрсөн бөгөөд цагдаа нар тэрэн дээр нэмээд 25 алга үйлснийг нь олж тогтоож. Ингээ та нар боддоо бүхэл бүтэн 40 эмэгтэй Тэд бандигийн гарт чадраа болжээ хөрхий. Умманы бадмиху. Ураа. Зурвал алуурчдын харж игсэл 4 энд хүрээд дууслаа. Бай